За 105 км/цаг үрдээ явж зөксөөгөөрэй. За амраа гэрээ. Самсад ганцхан цагдаа зохицуулж ахлаж бүрөөгүй юм байна. Сайн маань уу сайн явж байна уу? За хана цааш явж байгаа вэ? Тус ховдрол явж байна. Тос ховдроо. За хэдүүл яваа вэ? Тэр гурав хөттэй л явж. Тэр гурав хүүхдгээ. За зөрчтэй аюулгүйдлийг сайн хангаж гинөө та? Хангаж байгаа. Хангаж байгаа юу? За. Километрын заалтыг харсан уу та? Сая хэдэн цаг үрдээ явсан бэ? Станцэрсэн. Анзаарсангүй юу? Километр цаг үрдээ явж байна та? Ер нь улаачд болохгүй нэг жоохон ихчээр нь гүйлгээд миний батарейны ерөөсөө юу авчих болдгоо. За жолооны байгаа юу? Бага. За. Болж байгаа. За та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-ын 5-ын Д зааснаар тэрвэрлэлийн хурдыг зөвшөөрөгчсөн дээд хязгаараас 10-аас 50%-аар хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцож шүү за. Тийм учраас Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 31 дэх хэсгээр 51/54-т харуулын арга хэмжээ авагдах нэ. Хурдаа тогтоос хурдаас хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцъё. За одоо хаана ч амрах уу? Одоо ийшээ нэг 10-аад гаруй километр явж байгаа л. Тэгэл. Тэгвэл манай ихнэр сая унтж байгаас ирсэн. Манай хүмүүс шалгаж. За манай тээврийн цагдаагийн албанаас амраад аюулгүй аялье гэдэг аян явагдаж байгаа. Ийм дагуу халилах сайхан амраад аюулгүй аялаад явагдаж байгаа. За сайн удажаарай. 45-147-д за хяналт шалгалтын 1-р зэг дээр УБГ гээд Пүрүс 20 маркийн тээврэсэл 105 км/цаг урттай орж ирлээ. За арга хэмжээ тооцоод явуулсан. За 147 авлаа. Амраа гэрээ тэд ахлагч болж юм. Яагаад хурд хэтрүүлээд байна та? 111 гэдэг энэ юу? За Баянгарын аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн засгийн албаагчид амраад аюулгүй аялын аяны хүрээнд нутгийн зам дагуу 2 цагт хяналт шалгалтын ажиллаж байна. За 1-р цагт хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон жолооч дараагийн цаг буюу 2-р цагт очихдоо дахин хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцож байна. За иймд эрж жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй замын хөдөлгөөнд оролцох цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.